Нужно, как говорят, куй железо, не отходя от кассы. Люди, они эмоциональные. Они в основном покупают только эмоции. И потом этот человек будет реально доволен. Что хорошо у нас, не надо никаких там активаций человеку делать, там что-то продавать. Он довольный клиент, все, он будет рад. И даже если он там на 250 зашел, он же видит, что ему по чуть-чуть капает. Вы ему покажите, что там акции банка, сколько ему подарили. И потом встретитесь с ним обратно. Пускай начнет докладывать. Потом начнет, может, других приглашать. Может, он станет вашим партнером хорошим. Нужно сегодня всех тех людей, которых вы пригласили на это мероприятие, созвониться с ними, пригласить еще раз сюда вечером на презентацию. Скажите, мне какие вопросы есть? Вот запишите себе, какой вопрос нужно задать этому человеку. Что именно тебе понравилось из презентации? Вот прямо вот эти слова. Что именно тебе понравилось? Что именно тебе понравилось? И он тогда вам скажет, давайте это научимся на школах, на презентациях, телефоны ставить на беззвучный режим. Отключите, если вы поставили на зарядку, выключите, поставьте его на полет свой телефон. Потому что вы отвлекаетесь сами, отключите телефон свой, скажите. Да, потому что вы отвлекаете сами и других. Меня очень сильно раздражает вообще. Потому что просишь людей всех выключить телефоны. У них сюда залетело, а сюда вылетело. Ладно, новенькие люди, которые на презентации приходят, они простите. Но вы агенты. Вы захераны. Если ты сам себя не начнешь дисциплину, не будет у тебя успеха. Ты не станешь настоящим захералом. Ты не будешь зарабатывать деньги. Все другие будут зарабатывать. А у тебя будет только зависть. Мешать будешь другим. Меняйтесь. Пока не начнете меняться, ничего не получится. Поэтому вот этих людей, которые были на презентациях в течение этих 2 недель, приходили же к вам люди. Кто вот в субботу там был, обязательно нужна вторая встреча. И эта вторая встреча должна именно быть максимум в течение 3 суток. Иначе он потом все забудет. И вот это слово, когда вы предложение, что именно тебе понравилось, когда спросите, он сам расскажет, что ему понравилось. И это как раз тот крючок, за который надо его хватать. Сказать, раз тебе понравилось, что, давай делаем контракт.
И он, может быть, там сделает какое-то возражение. Нет, вот здесь я сомневаюсь, вот здесь непонятно. И нужно сказать, если я тебе отвечу на этот вопрос, мы делаем контракт. Потому что самое важное в бизнесе это продажи. Потому что если у тебя не будет продаж, ты будешь ходить голодный, денег нет. И я же говорил, вы можете, в день минимум $200 зарабатывать. Вот если сейчас человек заходит на $1000, ты зарабатываешь с него, в основном все вы 5%, наверное, да? Да. Ты заработал $50. И если ты вот эту ракету, где энергия, если у тебя есть, Wi-Fi API, там где ракета, если ты ее запустил туда, ты еще дополнительно заработаешь $50. Вот $1000, $100 в день. А если таких 2 человека убьют? Или он на 2000 дойдет, может быть. $200 заработал. Вот у вас средняя зарплата $500, да, в месяц? $700 в месяц. Люди ходят каждый день на работу по минимум по 8 часов, 5 дней в неделю за эти $700. Ты за одну неделю можешь больше заработать. Можно же? А для этого что нужно? Нужно тех людей, которые уже были на презентации, снова с ними поговорить. Вечером позвать их на презентацию. И если они увидят, что здесь все сидят красиво одетые захиралы, он обязательно зайдет. А если вот так вот, как попало все одетые, он скажет, да опять это сетевуха. И нужно новых каждый день тоже приглашать. И нужно именно вот тех людей после того, как он стал клиентом, у тебя зашел там на 500, на $1000. Предложить ему бизнес. Если он не хочет, не надо. Но кто-то обязательно захочет. Нужно сказать ему, что это не сетевой. Это сказать, что ты руководитель банка. И что ты набираешь себе тоже руководителей банка. Но ты должен выглядеть как руководитель, а не как сетевик непонятно. А какие у вас вопросы есть? Да, сейчас уже на днях они до конца этого месяца уже заработают. хүмүүс энергиг аягүй асуугаад байна. Энергийн
ойлгоод байдаг. Тэгээ энергийн гэдэг айгу нарийн ширээ гэж хэлж яа. Хүмүүс бас тайлбарлаж өгч чадахгүй байна. Энерги гэж юу вэ гэж хэлж байна. Смотрите, для чего нужна энергия? За, энергия юу вэ? Вот это, да, вопрос. Да, смотрите, это как, ну вот в магазинах есть карта лояльности. За, одоо номер карт гэдэг шүү дээ. Жишээлбэл бонус карт шүү дээ. Есть же, да, у вас магазины, где там кафе всякие, где если ты придешь второй раз, тебе эти бонусы дают. Энергия то же самое. За, энерги яг манай банкд олыг ажиллахаар гүйл. И для чего нужна энергия? Энерги болохоор юу хэрэгтэй? Первое, нужно будет новые эти маркеры. Это оплата картой. Чтобы была комиссия 1,5%. Если энергии нету, будет 3% комиссия. За. Хөнгөлтэй хамгийн ихлээр та 1.5% хөнгөл. Хэрвээ энерги болох 3 штэ. Тийм. За, энерги болох 1.5. Второе. Эту энергию можно поменять дополнительно, поменять на ITO и плюс акции банка. За. Энергиээс нөгөө өчөө болоо хөсөө авч байгаа те. Манай санаж байна. Сольж. И чем больший срок фарминга, там же есть 1 год, 2 года, 3, 5, либо вообще можно не ставить. За, тэгвэл одоо энерги яаж одоо илүү болох вэ гэхээр нөгөө хугацаа байгаа шүү дээ. Нэгээс 5 жил байх тусам тэр нь одоо юу гэсэн үг. И чем больший срок, тем больше тебе дают энергии. Их байх тусмаа хугацаагаа уртаатай байх тусам энерги их болно. Вот если ты ставишь на 3 года на фарминг, тебе дают плюсом 10% энергии, а если на 5 лет, то плюсом 20%. Что это такое? За одоо 3-аас нь 10 илүү, 5-аас нь 20 илүү. За одоо юу гэсэн үг вэ? Допустим, человек зашел на $1000. За $1000 орлоо. Если он поставит на 3 года, За энэ 3 жилээр одоо олбортой хийж но вы должны, я еще раз повторюсь, объяснить ему, что он 3 года не сможет забирать свои дивиденды. За тэгвэл та бүхэн тэ 3 жилээр хийлээ 2 жилээр хийж хүмүүстэй бол тайлбарч хийж байгаа шүү дээ. Тогда олбортны явах болохоос биш яг тэрийг бэлэн мөнгөөр олохгүй шүү. Токен тэ олбортны явах зөв. тогда ему в энергии подарят плюс $100. За тэгвэл энерги $100 одоо 10 өгнө. И он может их поменять дополнительно на ITO и на акции банка. За энэ болохоор ITO акцаар сольж болно тэ энерги. Если он на 5 лет поставил, то ему плюсом $200 дают. Это не доллар, а Энергии, да. Это энергии, которые вот он как будто он купил на 1100 или на 1200 За тэгвэл одоо бид одоо танд миний тайлбар. $1000 одоо 3 жилээр хийхэд нэг 100 хэдийн нэр болж байгаа шүү дээ. 120 ч юм уу те. Тэгвэл тэрнээр 10 үйл ингэж болж байгаа шүү. $100 биш шүү. Танд одоо $100 ойлгож шүү дээ. Тийм биш. Зүгээр 1100-аар авч байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр 121 байсан бол 10 гэхээр 130 хэд болж байгаа. И продавайте человеку, смотрите как, ну, у многих есть дети. Да? Ему говорит, слушай, у меня есть деньги. Сколько лет им? Может быть, они еще школьники. Может, они в институте учатся. Но сказать, слушай, ты бы хотел создать для них хорошее будущее. Через 5 лет твои $1000 это будет ничего, ты все равно их потратишь. Вот там только акциями, представляешь, тебе $160 000 дарят. И скажи ему, через 3-5 лет, ну, тебе же деньги нужны будут за учебу платить,
на свадьбу там, я не знаю, путешествовать, может быть, ты хочешь. То есть у него есть какие-то потребности, вы спросите у него. За тэгвэл 3-5 жилийн дараа тэр хүн чинь хүүхэд нь одоо Facebook авах ч юм уу эсвэл оюутан болоод төгсөөдтэй машин байрч гэж доод одоо үзэл л тэгээ асуух нь шүү дээ. Хөрөнгө ч юм уу те ингээ хүүхдийн хөрөнгө оруулж чадчих. Ингээс 3-5 жилийн дараа энэ хугацааны одоо ингэж очих боломжтой 5 лет так же и так пройдет все равно. 5 жил одоо одоо энтэй хийсэн юм болохоор Но он сможет из этих 1000 сделать 160, если он сейчас уйдет от тебя. тэр хүн $1000 одоо хүүхдийн хөрөнгө оруулалтын $160,000 болно нэстэй. Зөвхөн хугацаанд зөв те. Он не сможет никогда. Тийм болохоор $1000 зүгээр өөртөө байлгаснараа одоо энэ одоо юу гэдэг өөртөө хүүхд тоолох байснаа тэр нь хизээч юм болохгүй. Тийм үү? И продайте ему его мечту. Тийм болохоор одоо яг үр хүүхдийн төлөө ч юм уу эсвэл одоо тэр зорилгонд байгаа зүйлийг тэр хүмүүс санал болгооч ээ. Спроси его, как ты будешь жить, когда у тебя будут такие деньги. За хэрвээ яг одоо энэ мөнгөнд тэр ороод ирсэн бодоход яг яаж өгөх вэ? Юу зохицох вэ? Как будут твои дети жить? Үр хүүхдүүднээс маш хэрэгтэй үстэй. Внуки жить. Как ты сам будешь жить? Энэ мөнгөтэй болох юм бол өөрийнх нь амьдрал өөрчлөлт үздэг То есть гэж спросите, что его цепляет. Тэнгууд И он сам вам расскажет. өөрийнх нь одоо зорилгын сайн асуугаад үзэхэд тэр хүн өөрийнхөө И тебе нужно надавить на эту точку. Тэнгууд тэрэн дээр нь дөрөөлөл энийг сайн тайлбарлах юм байна. $1000 не изменит его жизнь. $1000 Если он их потратит, он уйдет. шууд юм өөрчлөхгүй шүү дээ. Зөв. Но если он зайдет сюда, он реально может изменить Тэр жизнь. хүн одоо манай банкны хөрөнгө оруулалт гэх юм бол өөртөө хөрөнгө оруулж байгаа шүү дээ. Я вам сейчас после этого объясню, почему вот токен VeFi вырастет еще раз. За одоо би VeFi яагаад гэж би дахин таа. Я вам экономику еще раз объясню, чтобы у вас было понимание, почему это произойдет. За энэ талаар ойлгохтой болох чинь би одоо дахиад нэг тайлбарлаж яагаад. И он может вот поменять их на дополнительные ITO или на акции. За тэгвэл энийг бас энэ тэгээд Либо на карту запустить. картын дээр ингэж болно. Эсвэл шууд өлөг байж болно тий. Третье, для чего нужна энергия. Это ну, для вас как агентов дополнительные 5% бонус получить Эмэгтэй 5% зөв. при подписке. Хүн одоо шууд бүтэл ихэд шууд өлөгийн 5%. Четвертое, это депозиты За хадгаламж до 18% годовых. 18% жилээ тий. Хүн Если энергии нет, у него только будет 6%. энерги ах юм бол 6% байх шүү. Выгодно же в 3 раза больше. 3 дахин илүү болохоор ашигтай үстэй. Пятое, когда появятся кредиты, Энергитэй байж ч тийм. За зээл когда появятся кредиты, у тебя будет там, я не знаю, там, допустим, 2% кредит вместо 5%. За зээл одоо жишээлбэл яг одоо зээл хүн гараагаа авах юм байна. 5% байлаа гэхэд та хэрэг энерги авах юм бол 2% буурнаа. Выгодно же. Ашигтай юу? Плюс переводы, шестое, да, переводы. За 6-ад нь шилжүүлгээ. Когда заработают переводы, Ага. то если есть энергия, у тебя 0% комиссии. За шилжүүлэг хэрэг энерги авах юм бол тийм хүн байна. А если энергии нету, у тебя 1% комиссия. За тэгвэл энерги авах юм бол 1%. Тэгээд одоо чиний юм асууж байгаа. Яг зөвхөн $10,000 ингээд шилжүүлээ. Тэгээд хіднээ энергитэй гэж тэр 0-ыг авах юм. Тэр болохоор юм болов. Сейчас они спрашивают насчет сколько нужно энергии, чтобы перевод был, допустим, 10 тысяч будет переводить. Перевод. И там с энергией будет вычисляться, да? Смотрите, откройте свой Wi-Fi app. За Wi-Fi руу ороод үзээрэй. Зайдите к себе. Одоо нэг хэсэг тийхэд яаж ч байгаа байхгүй. Хайп бол шууд хэмжиж анзаарсан нь. Нэг хэсэг Откройте свой Wi-Fi app. За Wi-Fi app руу ороорой. За тайлбарч өгөө Wi-Fi руу ороо. Да. Смотрите, За бүгд анхаарч байгаа. вот когда нажимаете кнопочку «Энергия», За энерги дарангууд вы свои телефоны откройте, что вы видео снимаете. өөрөө утсуудыг гаргаарай.
Да, у вас вот первая эта ракета появляется. За Кто агент? хамгийн их бууж байгаа чинь зөө. Тот, кто является агентом, у них ракета появляется. За агент байгаа хүн шууд энэ буужтай гарч ирнэ. И если ты хочешь дополнительно 5% бонус получать, нужно энергию сюда отправлять. За тэгвэл та шууд бүтцийнхаа 5%-ыг авах гэсэн ийшээгээ энерги одоо оруулах нь зөө. Вы его в любой момент можете забирать и перемещать сами. За тэгвэл өөрөө хүссэн үедээ энерги одоо буцаад одоо шууд Вот здесь видите, маленькая стрелочка, там где allocate energy, маленькая стрелочка есть такая. Алакей империта дарах юм бол энерги буцаад одоо Вот если вы ее нажмете, выходит вот такая вот это, следующее меню выходит. И вот здесь вот если За одоо алакей гэх юм бол та одоо 13-ын одоо жишээд надад 13 биш үү? Тэрийг та одоо 5% гайж өгсөн. За лучше вы не видео записывайте, лучше вы пальчиками тэгвэл тыкайте. У одоо вас тогда мышечная память будет работать. жижиг хоёрсонд дарангууд одоо ингэ хийбэ. Та одоо энэ 81-нд одоо 120-ийн энерги буцаад шууд юу оруулж. Если вы сейчас нажмете вот remove all energy, вы заберете энергию. За тэгвэл одоо бүх энерги ийшээ бууж руу оруулж тэрийг буцаагаад ийш оруулж байгаа байхгүй. И можете в другое место запустить ее. Либо обратно туда За запустить. тэгвэл сабиа одоо шууд үүнийхээ мөнгөийг хувийг авлаа гэхэд ингээд оруулж. Буцаад оруулж. Если вы нажмете allocate energy, буцаагаад яйгууд ингээд Тэгээд чинь хүн оруулсан тохиолдолд өөрөө талбай татахгүйгээр энерги өсөх хэрэгтэй юм. если вы нажмете allocate и перепетируете, Гэхдээ шууд өөрөлдөх хэрэггүй зүгээр энерги хадгалахыг хүсэж штэ. Зөв. Тэгвэл тэрийг зүгээр шаардлагын дараа буцаач байхгүй. Тэгэхээр энергиэс ирж байгаа 5% авахгүй гэсэн үг байхгүй. Тий 5% энерги авахгүй. смотри, если вы нажмете allocate energy, За алакет гэх нэг энерги здесь выходит вот такая стрелочка. За тэгвэл энерги юу байгаа? Өөрөө гэж И вы можете регулировать, сколько энергии вы хотите отправить зогсож болно. на эту ракету. Энэ бууч нүгэ шууд өрдөр нүгэ. Понятно? Ойлгож байна уу хаан? Жижиг бодлоо нэг. Та Хадгална. Тий. Одоо хүн эсвэл шүү дээ. Тэгмэд хоёлоо энийг бодож татчих. Тэгмэд болохгүй байгаа шүү дээ. Тий. Хүн эсвэл А вы можете забрать эту энергию, если хотите. Объясни, что вот вы можете забрать эту энергию. одоо энэ 10% энерги буцаагаад дөрвж байгаа юм байна. Давай, может, здесь откроем, да? Хүнд явуулсан нийт чи яг Ирсэн хүмүүс цаанд ирж чадахгүй шүү дээ. Чигээ явуулсан чигээ явуулсан. Марвел сохранился. А? Это кто? Что, блин, тебе зайдут? Почти. Райд орчих юм уу? Энэ бодож Смотрите, вот заходите energy. Да. Вот здесь видите маленькая кнопочка. Если вы на нее нажмете, он говорит, хочешь, можешь забрать энергию. Вот если ее нажать, все, он энергию забрал. Вот она ушла обратно к нему.
Тэнгүүд одоо бид чинь нөө энерги олон юмд зарцуулах хэрэгтэй болж штэ. Тэнгүүд одоо энерги одоо юу Но байгаа? если ты отсюда ее забрал, и у тебя здесь нет энергии, IT болдог зөө. сейчас давай. Если ты забрал отсюда энергию, и у тебя здесь нету энергии, где вот эта ракета, ты дополнительно 5% не получишь бонус. И если у тебя человек зайдет, допустим, на большую сумму, а у тебя этой энергии мало, тебе там, ну, там пишут, сколько это в долларах ты заработаешь. Вот здесь вот. Сколько это стоит. Да, и он сам может вот регулировать, сколько хочет отправить сюда. Вот видите, смотрите сейчас, да. Вот видите, он только вот $60 или там 50 заработает. Если человек зайдет на человек, если на крупную сумму зайдет, вот на $1000, все, он только 50 заработает. А если он зайдет на 2000, на 2000, хоёр өөр юм ирж байгаа. $50 уйдет выше. Жишээлбэл одоо би $50 авах гэж штэ. $50 авах гэж. Би одоо ингээд бүтгүүлчлээ. Тэгвэл нөгөө 50 USD орно штэ. Өөр юм. Sell point 50. Аянаас тустай авахгүй тэрнээс. Тий. Хэрвээ одоо би энерги байлаа гэхэд одоо миний дээр байгаа хүн те одоо энергитэй байх юм бол тэр хүн энерги яагаад миний одоо тэр $50 авчих гэсэн. $1000. Мэдж байгаа те тэр бүгдээрээ. За. Это понятно? Или непонятно? Ой, непонятно. Смотрите, смотрите, кому непонятно, да? За, жишээлбэл би 58 энергитэй байлаа. Тэр 0.60-аар хувааштай. Одоо нэг энерги 60% дооцсон гэсэн. 39 долларын энерги гэхгүй юм 58 цент. Нэг энерги нь 67 цент. За. $1 хүрээгүй шүү дээ. За, тэгвэл одоо би 76 энергээд $50 зөө. Тэгвэл хэрэг надад одоо жишээ нь энерги байх байлаа. Жишээ энерги. За. Энерги байх байлаа. За, би одоо ингэ энерги байлаа. Тэ? Энерги байлаа. Би нөгөө 5 авч чадахгүй. Тэгвэл би дээр хүн энергитэй байлаа. Энерги одоо энерги байгаа гэж дуудаад өөр энергитэй хаваад энэ 5 гэж. Тэгвэл за энерги бохоод орлох одоо цугн за нэг өөр IT удирдах аваад хугацаагаар зөө. Хугацаагаар 3-5 жил 2-оос дээш байх бол энерги. Угаасаа яг тэмбэж яг хэдийн энерги орж байгаа харагдаж байгаа. Одоо би эндээ даа тэрс байхгүй харагдаж. 3-аар ороход бол $80 гэдэг шүү дээ. Манай энэ үзээр 83 орж байгаа. Тийм доосоос шатхаад юунаас шатхаад. 5-аар яасан хүн болохоор яаж ирлээ. 100-200 орж ирсэн. Тийм, 200 энерги орж ирсэн. Энийгээр яриач. Тэгвэл хоёр яаж нэрт авах вэ? Хоёр таны доотлын хүчин IT авах жахад тань энерги орноо. 3, 5, 8 гэж байгаа шүү дээ. Тэ? Одоо нөгөө хийсэн дүнгээс хамаарал. Тэгээ өөрийнх нь аккаунт 3000 авах. За, бодлын нэг авах нь 3000. За, Дэш байж 3 5 одоо удахгүй B2B болон одоо энерги худалдаж авч болно. Одоо энэ одоо тухайн хашаа одоо энэгээр одоо минийх ч юм уу одоо минийх авах гэх юм бол 670 авах нь шүү дээ. Тэрийг зарж болно, хүмүүс шилжүүлж болно. Одоо яг одоо Wi-Fi-тэй хоорондоо шилжүүлдэг шүү дээ. Яг тийм шиг болчихно. Тэгэхээр одоо энерги одоо юм нэг тийм үс. Тэгэхээр нөгөө энерги чинь шилжиж байгаа байхгүй юу? Одоо бид нар одоо энерги юм бол одоо энерги болоод байгаач тэр чинь одоо шилжиж байгаа байхгүй юу жишээ. Тэгвэл энергийнх нь одоо юу багс чинь Хэмжээ. одоо тийм хэмжээ багс буюу одоо зах зээлээ байнга багс. Тэгэхээр яг энэ энерги одоо энэ замлж байгаа одоо тийм зах зээлээ дагаад Үнэс. Тэгвэл та бүхэн ягаад $3000 яаж хайх гэж яг бэлэн гоо. Яг дотоодын мэдээд төсөв. Ингээд ярих юм бол.
тоокны өргөгээр энерги өрөөд тэрнээс бас ашиг аваад тэрийг одоо хөнгөлт юм дээр шүү дээ. Зөвлөлт баггүй юу? Тэр дээр нойш найдагчтай. Энэ дээр аль болохоор их хэмжээтэй байлгаад тэгээ шаардлагатай үедээ их шилжүүлээд Өссөн юмдаа шилжүүлэх. энэ хэмжээний энерги багс байлаа. Тухайн нөгөө нэг орж байгаа хүмүүсээс шалтгаалж байна. Тэгээд тэр энерги бол хязгаар гэж заавал фикс байна. Энэ яг өөрийн гэсэн үн цэнтэй байгаа байхгүй их чинь. Тэнгууд та жишээлбэл одоо $10,000 одоо карта зурулаа гэхэд заяа. Тань одоо 1.5 шилжил гарна шүү дээ. Тэр чинь яг энергиээр байж өгч байгаа таны. Тэр картны юм чинь. Тэгэхээр тэгвэл $10,000 заагаад $5,000 шилжүүлэг хийхэд би $5,000-тай тэнцэх энергитэй байж Үгүй 1.5% байх. Хэмтээний бодлого юу? Яг мэдээж шүү дээ. Энерги яцаад юм байна үү? Яг үнэхээр ის болоо. ის ხშირი ფიზიკური ენერგია და აზერბაიჯანში გამოსა ლოგიც ვაიდო გორი Да, все правильно. то сумму да они понимают что вот Вы, смотрите, вы сами должны распределять эту энергию. да думают энергия та бүхэн өөртөө Потому что тут целых 6 пунктов. за думают энерги зарцуулах ийм их боломж байгаа байхгүй юу? Вот сейчас пока 3 пункта работают. Одоо 3 ажиллаж байгаа. Вот эти сейчас скоро включатся. Одоо энэ махны 10 Вам сюда тоже нужна будет тийм энергия. болохоор энерги маш их ордог байна. Ягаад гэвэл та одоо хэл авч юм хадгаламжны чинь хүмүүс шилжүүлэх тийм бүх энерги чинь таны маш бага шимтгэлээр явуулахгүй юу? Тэгэхээр та бүхэн яалтаа болон одоо ялангуяа божиж байгаа актив болоосоо хүмүүсээ Я расскажу вам сейчас дальше, откуда получить энергию. За одоо би та бүхэн яг энерги авах юм байна. Вот смотрите, вы можете обменять их на на ITO дополнительные, на акции банка и на ITO. За Но вот здесь минимум должно быть 10. за актив болох болдог шүү дээ. Би бас их хэн актив болгосон тийм. И вот здесь у тебя будет вот такая кнопочка активная. Но у него, видите, не хватает. Он ее запустил на ракету. Понятно, да? Понятно. Следующее, вот здесь вот карта. Видите, у него комиссия 3%. Он говорит, да. Одоо жишээлбэл карт зураг болгоно одоо миний зэрэг сасгтэн те одоо тавхан одоо болж байгаа үстэй. За би 100 энерги гэдэг чинь $60 ахгүй юу? Тэнгүүд би жишээлбэл $100 явуулт би И вот здесь смотри, $5 насгтэн гэсэн. и он показывает, если хочешь купить. Үгүй танд шилжүүлэн шууд одоо ингэ 1.5 насгтэн. Энергигүй байж 3% хасаг. Вот Энергитэй здесь бол он показывает, 1.5%. сколько нужно минимум энергии. Это значит, нужно купить 724 ITO, это $362, и минимум на 5 лет поставить, и тогда он получит энергию. За тэнгүүд хамгийн багтаа 58 энерги зэмлэх юм байна. Одоо энэ карта 58 энерги чинь $30 ахгүй юу? Тэнгүүд тэрийг яаж авах вэ одоо жишээ гараад ирж байгаа. 700 доо IT аваад 5 жил яах юм бол та одоо 58 энерги байна тийм. Если у тебя нету энергии, то ты далеко не уедешь. За энерги байхгүй бол та маш их шимтгэлтэй нөө гэж. Яг л олон зарцуулах юм байгаа болохоор аль аль нь хийхлээр тань ингээд бөөнөр шимтгэлний олцоо. Ну и остальное здесь, вот когда вот депозит 18% появится, тоже нужна будет энергия. Энэ шас энергитэй. Понятно? Ойлгож Нет? байна манайхаа. Теперь где взять энергию, да? За энерги ханаас авах гэдэг юм бэ? Вы агенты. За та бүхэн агент хүн үү? Вам эта энергия дается по маркетингу. За маркетингээр та бүхэн энерги одоо Когда ты подписываешь людей, они покупают себе ITO, а ITO тебе по маркетингу идет энергия. За тэнгууд маркетингаараа та нэг $1,000, $2,000, $3,000 И в сейл будете, это все отражается. Тэнгууд тэр энерги гарч ирнэ. Сейл point дээр чи энерги гэж бүрдээ. Тусгай меню байгаа. Тэндээ чи яаж орж иж байгаа, хэдийн зарцуулж байгаа гэж бас тусдаа тийм
тооцоолоор байгаа шүү. Ты этой энергии можешь иметь дофига и больше. Тэгвэл одоо хүмүүс амар их энерги ятны худалдаж авч байгаа тохиолдолд энийг ч маш их цуглах боломжтой. Для этого нужно только работать. Тэгвэл та бүхэн яах вэ? Үхлээсээ ингээд альбиогоо сайн Тебе с болгосон. них идет Тэр энергия. бүхнээс чинь танд энерги хөрөлдөж С байгаа. каждой продажи со всей глубины до бесконечности. Тэгвэл бүх одоо альбиог худалдаж болгоно доош үнэлгээ бол баг хязгаар. Бог Яагаад маркетинг. гэвэл одоо та ингээд 3,000 авч штэ. Тэр хүмүүс чинь ингээд доошоо ингээд 3,000-аар цуглах мэт тэр бүх энергиээс та өөртөө. И кто хочет еще дополнительную энергию получать? За өөр нэмэлтээр энерги авах юм байна уу? Одоо олболмоор байгаа. За. Дают же дополнительно еще плюс 16% энергии. За хүмүүс нэмэлт 16% байгаа тийм. Если ты зашел $1000 и более, ты только с первой линии будешь получать 3%. Если от $2000 дополнительно ты будешь 5% получать. Если ты зашел на $3000 и более, плюс еще 8, ты с 3 линий, того будешь 16% получать. Тэгээ бүр 16% хүртэл байгаа. Вот со своей первой, второй и третьей. За 1 2 3 4 хүртэл. Поэтому нужно сделать апгрейд. Ингэж яваад өсвөл ингэж доошоо энийг нэрээд байгаа юм. Доошоо ингэ. Вот как от майнинга же получается. Тэгээд энэ нэг юм асууж байна. Тэгээд болохоор ингэж байгаа шүү дээ. Одоо ингэ доошлох тусмаа ингэ энерги хувийн нэмэлт чинь зэв. Тэгэхээр бид тэр хүлээж авах хэрэгтэй юм байна тий. Гэтэл яагаад байгаа шүү дээ. Тэгсэн учраас нэгдүгээр энэндээ хүмүүсээ оруулах гэдэг ямар хэрэгтэй бол Энэ болохоор маркетинг энэ ч бас энерги. Маркетингда болохоор та нэгдүгээр олон байх тусам одоо нэгдчийг авах махад Это дополнительный бонус. 40% их байна. хоёр өөр юм хэрэгтэй байх. Хоёр гурав байна. Хоолой бас байгаа шүү дээ. Вот как вы получаете же от майнинга ваших людей с первой линии, со второй, с третьей. Яг нөгөө токены майнинг шиг 3 5 8 байгаа шүү дээ. Точно так же энергию получаете. Дополнительно. Үнэтэй энерги авах шүү. Помимо маркетинга. Энэ маркетингтэй ямар ч холбоо байна. Поэтому, если ты хочешь максимально все получать, нужно самому быть минимум $3000. Тийм болохоор та яг энэ 16 өсөлтөд доош нь 3,000 болох хэрэгтэй зү. И своим бизнес-партнерам тоже сказать. Тэгвэл яг нөгөө 3 бизнес хамтарчтай бас 3,000 Делай апгрейд. апгрейд хийх хэрэгтэй тийм. Если денег нету, Баг гэж бол мөнгө надо зарабатывать. баг одоо таньнаа гараад шиг баг Вы же все сюда зарабатывать пришли? та бүхэн шиг мөнгөтэй болох гэж ирсэн биз дээ тийм. Или сидеть, просиживать штаны? Сүндрөөгөө суух гэж ирсэн юм юм асуугаа суугаад байдаг тийм. Быть и дальше сетевым колобком, Эсвэл нөгөө сүлжээний өнгөрөх шиг тийм энэ дашаа который ни там не заработал, тийм ч олоогүй энэ ч олоогүй ни там не заработал. олондоо гэж явдаг тийм. 20 лет уже по сетевым бегает, 20 жил би сүлжээ идэх гэж явдаг тийм. кто-то 30 лет бегает. 30 жил бүр энэ аваар яваад байдаг. Ко мне приходят много на встречу сетевиков. Чи яг сууд суудаар нэг хэсэлнээ заяа. Жоо суугаад чи. Яг энэ Жоо суудаар. Нөгөө би жаа Дайт шүү дээ бид тэр дайт. одоо тэр нөгөө юуны хэлгээд байгаа нь болохоор айтион айн багаар гэсэн бол их болоод одоо энэ ч болоод Бас яагаад гэвэл Тэнгүүд нөгөө одоо олж байгаа одоо нэг жил өнгөрөхөөс нөгөө 4 болчих шүү дээ. Тэгэхээр токен 8 байгаа. Тэгэхээр хүмүүст яг тиймэрхүү яг одоо ингээд одоо та бүхэн одоо жилийн өмнө олсон гэж байгаа одоо 10 20 токен олсон байгаа шүү дээ. Тэнгүүд тэр боломж авсан байгаа. Тэгэхээр түрүүн одоо хүмүүс нь ихлээр одоо юу хуваагдах тусам тэр хүмүүс танаас чи яагаад юм бэ? Би яагаад юм бэ? Яг монголчууд бас ойлгохгүй шүү дээ. Би ингэж ойлгож байна. Одоо нөгөө солонгос японочууд амар болдог гэсэн шүү дээ. Тэгэхээр яг манай транспортын бас бага уртаа өсгөөд уртан шиг хүмүүсээс ашигтай тал үед нь орчихсон гэж бодоод байх гэж ойлгож байна. За Одоо энийг яг үнэхээр яг банк гэдэг яг бодтой юм одоо энэ ганцтай фиштэй одоо эцэг өдрөөс авчих чинь яг юунаас бодтой ингэж яг яаж Монголын байгаагүй. одоо бифай одоо энэ дээр байгаа. Харин шонгод одоо энэ чинь юу штэ? Одоо энэ аппликейшн штэ. Тэнгүүд хамгээ у нас вот эти разрешения все. Вот здесь, да? На сайте.
Тэнгууд энэ болохоор одоо би баярлалаа. За энэ болохоор бүх Вот здесь видите, все написано. И на монгольский поставь, скажи, откройте через Google Chrome. Нет, здесь есть. Это этот. За энэ бүр нэг шоумор ороод яах юм бэ? Монгол хэлтэй. Наач гэхдээ нэг юу дээр Android гэсэн дээр. Альбом, откройте Google Chrome. Мозги включайте ее. Одоо ингэ тайлбараад томтоо за одоо ингэ Видите, все на монгольском. Тэгээд энэ хэсэг дээр Сахаров гэдэг за би гаргасан хүний өөрөө бүтээсэн гэдэг юм. Нэг хүний нэрийг хэлсэн чинь яг хүндээ орж хараад яг нь ерөөсөө тийм урд тийм олон хай бүтээсэн гэсэн байхгүй байна. Тэдний чинь бүх юм нууцтай байна гэж байна. за Тэр бүмтэн гэж маалганы хэлж ямар хүнд итгэхэд байгаа гэдэг авгүй. Одоо энэ чинь тэгээд одоо энэ нацийн юм. за та юу мэддэг бол одоо Википедиа ч юм уу те ChatGPT-ийн Xlog гэх компани тухай яач ороод одоо Xlog Би сайн мэдгүй байна. тэрэн дээр болохоор ороод тэгээд байгаа байхгүй юу? та тэрэн дээр болохоор яг энэ ямар компани юу чиглэл нь одоо бүтээн гэдэг байна. Ап хизээ нэгтгэлээ. Бүгдээрээ байгаа. Ап хизээ нэгтгэхэд ап нэгтгэхэд найдвартай гэсэн үг байхгүй юу? Ап хизээ нэгтгэв асуу. Ап. Ап. Сейчас скоро выйдет. Это смотрите. App Store. Послушайте, смотрите. App Store это не наша площадка, это не наша компания. Да, App Store у них есть. Ингэдэг байхгүй юу? За App Store, Play Store ямар нэг аппликейшн хийгээд нөгөө нэг тэмцээнээс нь цаанаас нь зөвшөөрөх юм байна. Шалгалтыг болохгүй юу? Тэр болохоор бидний шалтгаан бид нар бол өшөө өгсөн. Тэгвэл Play Store, App Store дээр өөрсдөө ингэ зөвшөөрөө за энэ ийшээ байрлуулах. Банк подал туда все необходимые документы. Болон аппликейшнээ бүх юм өгсөн байна. App Store. Ганц найдварч нь ап байхгүй юу? Аптай гэдэг чинь найдвартай компани гэсэн үг. App Store вы говорить потом будете. За бачаараа манай сонсож байгаа. Смотрите, App Store это американская компания. App Store гэдэг чинь угаасаа Америк компани шүү дээ. В Америке вообще очень жесткие требования. За тэгвэл тэр App Store, Play Store одоо Америкт өөрчлөсөн шаардлага маш өндөр байдаг. Мы тем более не какая-то компания. Бид бас зүгээр нэгэн компани биш дээ. Мы банк. Тэ? Понимаете, и мы выходим как банковское приложение на App Store. Это вот как у вас есть Ханбанк. За Ханбанк чинь бас шууд ингээд Они тоже подавали все необходимые документы туда, в Америку. И Нацбанк Монголии подтвердил, да, у них есть лицензия, все окейно. Мы не просто банк. Мы криптобанк, децентрализованный. И ну, для всех вот этих регуляторов еще не все законы в мире как бы введены по этим технологиям. И App Store может потребовать, дайте еще документ, дайте еще документ. Да. И все необходимые документы банк им дает. И когда они там это сделают, ну это только они знают. Но все, что необходимо, банк наш подал. Они сейчас там рассмотрят и скажут, все окей, все нормально. И наше это, такое, приложение выйдет в App Store. В Play Market выйдет чуть пораньше. И начнется массовое скачивание.
солонгос арай нөгөө шаардлага арай бага гэсэн үг байхгүй юу? Америк бол арай айдч болох юм байна. Рынок очень быстро начнут захватывать. Тэр нь болохоор солонгосч өөртөө аймаг ажиллаж байгаа болохоор бодит үдгийг хараад маш. Тебе поэтому нужно быть подготовленным. Тийм болохоор яг одоо аппликейшн гаргасан бол та өөртөө аймаг сайн өөрөөр бэлтгэх. И если ты будешь подготовленным, Тэр та өөрөөр бэлтгэх байх юм бол ты захватишь рынок. та зах зээлийг бол маш одоо амархан өөрийг болно. И тебе со всего мира постоянно Тэгвэл будут течь деньги. дэлхийд даяар та бүхэн бүх Почему? шимтгэлээс намнаа. Потому что они будут тратить криптокарты, Wi-Fi, криптоны. Тэгвэл крипто зах зээл байгаа хүмүүс ер нь бол маш их байгаа шүү дээ. Захватывай крипторынок. Тэр хүмүүс чинь өдөр болгон Сам я уже сколько раз говорю, закачайте карту, пополните деньги. Вы до сих пор не сделали многие. Одоо гаргаа Возьми сам, заплати в магазине и өөрөөр видео картаар сними, хийж байгаа что моя криптокарта вот работает. крипто миний крипто картыг ажиллаж байгаа батлаа. Потом, как его, эти переводы сейчас заработают уже в этом За одоо месяце. энэ цаг хэд одоо мөнгө ойлго албаасаа одоо ашиглаж У очно. тебя наверняка есть родственники, друзья, знакомые, там какие-то одноклассники, которые уехали в Южную Корею на заработки. За тэгвэл та бүхэн чи бүгдээр нь гадаад байдаг хүмүүс байдаг те. Скажи, эй, скачай приложение, без комиссии начни Ямар переводить. шимтгэлгүй маш бага шимтгэл үлээ. Потому что первые 30 дней комиссии не будет. Эхний 30 хоног манай бүлэг одоо олон улсын бүлэг болсон те. Ему это понравится. Тип байшгүй, тип хөв байна. Он всем другим расскажет. Эхний 30 хоног. Представляете, как у тебя будет быстро просто расти. Тэр бүх бүлгээс та одоо бизнес хамтарч очно. Тэр хүмүүс чи одоо аппликейшн ажиллаж сурчна. Тэгвэл тэр хүмүүс чи ингэж бүлгээс сурчих юм бол 1% шимтгэлээ 2% шимтгэл тэр хүмүүс хамаагүй байхгүй. Дороо нэг секундэд заавалгүй амжилт амжуулж яахгүй шууд өөрийнхөө багнаас тамир шимтгэл амрах юм чи хүн эцэц тэрийг сонгоно. Тийм биз? Потом все эти кредиты, депозиты За заработают. тэгвэл зээл болон одоо хадгаламжууд нэгдэрлээ. А у тебя уже в структуре там несколько тысяч человек. Таны одоо яг зээл мэл одоо юу гэдэг хүн ажиллаад эхлэхэд таны одоо багт чинь ажилтдаг 10,000 хүн байна. Они тратят Маш их деньги, шимтгэл авах тийм хүнээс маш их ашиглах. совершают переводы. Тийм хийх болгоноос Ты их знать не знаешь. та бүхний тэр бүх нүүр нь одоо таних шаардлага Тебе байна. деньги рекой будут течь. Танд зөвхөн дан гэдээ орлож орж ирэх юм байна. Зөв. Понимаете? Энийг ойлгож байгаа юм байна. Или я завтра уеду, а вы побежали в другую компанию, она первая приехала в Москву. Надо быстрее, блин. Магаш гэж яваад хөтгээд нөгөө яг нөгөө ойлгох үгээр нөгөө шийдүүлж байгаа гэдэг нь шишээд орно. Яваад ирэх юм шиг үгүйстэй. Одоо ингээд Америкийн банкнаас шууд авсан. Шууд штэ. Чи Монгол доллар шаардлагагүй. Шууд амжилт авах. Тэр хүнийг итгүүлж ямар нэгэн бодтой жишээ одоо шаардаад байгаа байхгүй. Тэр шууд одоо энэ одоо сайтыг явуулсан. Тэгсэн чинь zip.com гэж яагаад байх байгаа, co гэж байгаа. Тэн дээр ингээд яг нөгөө хүссэн мэдээллээ ингээд олж чад. Аюу хэцүү ингээд хатгалтай байна. Ер нь англи хэлтэй өмнөөр ингээд судласан байхгүй юу? Тэгээд ингээд лиценз ухаана хатгалтай байгууллагууд нь одоо ингээд мэдтэй юм харахгүй байна гэж байна. Би юу гэж хэлэх Миний тэр бүр таах гэж штэ. Навши юм хас. Смотрите, Что мне сказать, вот я верю в компанию, вот она говорит, я вот банк, но людям вот объяснить очень тяжело. потому что вы сами не разбираетесь. Смотрите, Да, та бүхэн нэг тайлбарлаа. ко значения не имеет. Комбайно ер нь бол К будет буква, какая разница? байсан ч хамаагүй. Открой здесь сейчас этот телеграм. Ну вот здесь вот телеграм, я открою свой телеграм. Юутай асуусан шүү дээ. Энэ цанаасаа өрж байгаа л зүйл шүү дээ.
нэр авах. Одоо тэр хүн сэтгэл зүйд нөгөө комби шатгаар нэг хоёр юм шиг санагдав. Тийм сэтгэл зүй юм байна. Нэг эрөө идэвхтэй. Бид бүгдээрээ хэлээд байна. Бүгдээрээ хөрөг оруулсан. Бид нар бол яах вэ? Хичээл явж байгаа тийм. Эндээс гараад бид нар хүмүүстэй хурцсан шүү дээ. Тэгэхээр бид Аймагтай мэдхтэй Yemeğin gidiyordu işte. Çok tegemeyiz orada. Çok tegemeyiz orada. Herkes çok tegemeyiz. Mevki çok tegemeyiz. Mevki orada da bu. Usta hayır. 정말 위파이 tikkom 먹을 때 이제 뭐 tikkom은 좀 많아. 네. 어떤 비트치는 어디 이렇게 다 비트치 먹었고요. 이제 Гонхлын өсөхгүй зай тийм техниктэй шууд тийм зөндөө байж компонент гэсэн. компьютер 갖다 놓고 와서 진짜 그거는 정보 다 보면 이대로 угаасаа яг анхаарал Албан ёсны вебсайтаас болон телеграмаас нь мэдээлэл аваа. Яагаад гэвэл өөрөө юм уу хүчин бас мухаа штэ. Энэ ашиглаж хэрэгтэй. Тэгээ бас юм байна заяа. Одоо яг энэ үедээ дээр одоо нэг конспектээс янз бүрийн асуулгаар яг үедээ санаа зов. Тэгээд үгүй юм уу гэж ойлгож нэг бод яасан мангарын 10 дон сууштай гэж бид яг биш. Бид цаанаа ингэж тийм юм. 자, 이거 캠핑도 했는데 그러면 다음에 엉컬 지금 거기 안 쓴다. 이거 내심. 진짜 밑에 이게 다 왔고. 나 이게 아이들 무슨 또 왔다. 얘다. 그게 어떤 이제 그것도 필요했다. 바이너스 байхгүй болох байна гэж ойлгосон байхгүй. Өндөр бүрдээ такс барс өндөр арилжаа маягаар бидэд байгаа гэж заасан шүү дээ. Тэгэхээр нөгөө дүүтэй хийхдээ за энэ ч бол мэд одоо ингээд тэр үчиг бол одоо амар олон жилээр өстэй биткойн гэдэг залуу байхгүй. Би ярилцлаа гэдэг юм гэж ингэж байгаа байхгүй. Baynasыг байхгүй болох юм тийм юм байх уу гэдэг тэгэж туушиж байгаа юм. Хоёрдугаар гэж байгаа. Тэр зөндөө юм картнууд одоо энийг тэр бид нар ийм карт авчираад үзүүлж байгаа. Тэгэхээр яах вэ гэвэл ийм карт хийдэг зөндөө байгаа. Андараа гэдэг. Тэгэхээр яг ийм их мэдээлэлтэй хүмүүстэй бид нар харьцаж байгаа учраас ийм хүмүүсийг энэ дээр оруулж ирээд ийм харна шүү дээ. Тэрнээс яг бид нар зүгээр ингээд аваад үгүй ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар бас яг мэдээлэл 아우 눈이 나와 되는 것 같은데. 그걸 우리가 뭔가 다스나 이거 가지고 뭐 기계 그 뭔가 붙잡았다. Яаж хийх вэ? тэгэхээр бол нөгөө видео сүүлдээ ингэж байгаа. Тэр миний яриад тэр 10 долларын карт гэж байгаа. 10 долларын карт аваад зэнгэж байгаа. Тэгээд сүүлдээ мөнгө хийгээд үзсэн. 정부가 다 비난스 같은 이유로 그랬대. 다 비난스 사기 거예요. 유튜브 아마 저 배가스 때 거의 주는 거예요. 그 정보로. 아마 이팀 친구들 우리가 아마 이거도 우리가 밑에 뭐 영화는 무슨 딱 보게 되나. 정보티 군체 하얀 정치 못하는 이 노를 기도 어떤 피아 이렇게 뭔가 피아지가 어떤 그리고 뭔가 속성 많다. 간ጽ마 정보 지금 무슨 비트코인 터트는데 지금 두스에 다다 무슨 후와 저인데 다다 발표했을 때 되죠. 아, 그걸 지금 뭔가 사와 기능을 가지고 그걸 기능을 썼는데 사실 그걸 오히려 봤습니다. 지금 보면 정보티 군체 아니 이쪽도 지금 Смотрите, я уже говорил, что весь криптомир сидит в Телеграме и в Твиттере. 자, 어떤 트위터 보면 텔레그램 가실 때 어떤 크립토 작제 가실 때 Кто начал пользоваться Телеграмом 텔레그램 하실 때 и почистил его? 자, 이걸 약 밑에 따서 정서로. Молодцы. 자, А кто подключился сюда в Телеграм Монголия? Вот здесь, вот Wi-Fi 자, Монголия. 미발 몽골이가 없으면서는데. Кто подключился? 없으면. Не все еще, да? Подключитесь сюда. 자, 이시 오늘은 Я сегодня вот сейчас прям сразу скину это все
лицензии, документы, где можно найти. За одоо яг албан ёсны бичвэрийн тооцтой. То, что они есть на сайте. Сайтанд байгаа албан ёсны одоо хаягтай, одоо лицензийн кодтой тийм номертой одоо бүтгэлийн дугаар. В Телеграме все эти ссылки активные. Телеграм байгаа энэ бүх мэдээлэл одоо ингээд дарангууд ороод яг тийм мэдээлэл гараад ирэх юм байна. И вот смотрите, нужны доказательства, да? Просто найдите Wi-Fi Limited на официальном сайте. За Канадын нөгөө зөвшөөрөл байгаа шүү дээ. Тэрэндээ Wi-Fi Payments Limit гэдэг энэ сайт ороод хайчих юм байна. Нажимаем Канадын албан ёсны зөвшөөрөл гарч. Нажимаем сюда. За И вот перейти. За Канад бизнес одоо яг бизнес хүмүүсийн одоо албан ёсны зөвшөөрөл. Это официальный государственный сайт канадской страны. Канадын албан ёсны бизнесийн одоо юу юм бэ? Зөвшөөрлийг хатдаг сайт юм байна. И вот здесь вот надо теперь ввести. Wi-Fi Не, там надо это сейчас. регистр. Да-да. За Номер регистрации наш надо ввести. энэ бол одоо Канада улсын төрийн үнгүй одоо сервис хийж одоо сайт юм байна. Бүх бизнес центр мэдээлэл хэлсэн байна. За энэ болохоор хаана бүтэлтэй одоо энэ яваад энэ дээр яг одоо байгаа компаниуд гаргаж ирсэн байна. И вот вводим сюда номер. И здесь вот пишем номер 202. За одоо 200-ыг албан ёсны дугаар байгаа шүү. 553. 5572. За ингээд регистрийн нэг бол Wi-Fi Payments Limited. за энэ болохоор регистр байна. Одоо ажиллаж байгаа хаяг нь одоо бүх юм дээр байна. Это не наш сайт. Энэ бол манай ямгийн албан ёсны сайт. Это государственный сайт. Төрийн одоо сан биш дээ. Вот как у вас есть сайты Монголии государственные. И там можно найти любую компанию, если у нее есть лицензия. Если лицензии нет, вы ее не найдете. Вы должны всем этим уметь пользоваться. Так все лицензии, все эти лицензии, разрешения, вы должны сами потыкать, найти. Подключитесь поэтому на канал Монголии, я туда скину все это. И если человек там сомневается, вы через Телеграм скажите, я тебе по Телеграму отправлю, ты сам зайди и проверь, там все написано. Но если он и после этого не поверит, поставьте его, скажи, это не для твоего ума. Оттолкните его, скажи, иди работай. Тебе не дано быть богатым. Я мозгов не хватаешь. Вам теперь это понятно? Подключитесь все к этому телеграмму Монголия.
Подключайте также своих туда людей. Жонгуудаа асуулт асууж байгаа ямар нэг хүн байвал тийчээс Подключитесь на официальный канал нашей компании, нашего За банка. тэгвэл манай албан ёсны телеграм байгаа тийшээ бас бүхнээр ороорой. Ийм асууж байлаа. Одоо сайн нэг бүх койн тоосон гэж байгаа шүү дээ. Bitcoin ингээд ганцаараа угааж өгч байгаа шүү дээ. Тэрийг ингээд харьцуултын ингээд тоосон байгаа. И вот смотрите, Айнастай бүтээгдэхүүн биш. Айнастай байх. Байр битмарт. Бит мар. Файнанстай байсан юм шиг. Юу ч гэсэн байж. Өөр байгаа. Араа өөр. Чи араа өөр. Яг тэгээд арай нь логоноор өөр байна. Одоо ярих гэдэг штэ. они спрашивают, почему на Binance нас нету, да? Смотрите, очень многие люди в мире, они знают только одну биржу Binance. За их хүмүүс ганцхан Binance гэж биржийг мэддэг гинэ. Они что-то слышали там Binance-гээс сонсчихсон те. и хотят умными выглядеть. Тэнгууд нөгөө Binance гэж өнгөт амар гоё харагддаг гэж Binance-ыг амар мэдүүлсэн нэ. Типа, о чем вас нету на Binance? Тэнгууд ягаад Binance-тэй байдаг гэж асуувал хэлдэг байгаа юм билээ. Да, вот когда выйдет на Binance, тогда я зайду. За тэнгууд Binance-тэй гарах юм бол би орноо гэж ярьдаг. Но эти люди не разбираются в криптовалютах. За тэр хүмүүс бол яг крипто зах зээлийг сайн ойлгох хүмүүс байна. Смотрите, я уже несколько раз объяснял, еще раз объясню. За тэр хүн хэд за одоо дахиад Мы вышли на две биржи, это Bitmart и Bing, вот так вот, X. За манай одоо хоёр биржтэй гарсан. Энэ болохоор энэ Bitmart гэсэн. Также вы можете поменять его в Trust Wallet За бид бол энэ Trust-аараа солилцсон шүү дээ токен тий. и PancakeSwap, короче, PancakeSwap-ыг бас сольж болно. на бирже есть. Вот это две децентрализованные площадки. Вот это две централизованные. За Bitmart-ийг сонь төлөвлөсөн, нөгөө нэг төлөвлөсөн бос бирж байна. Binance, Bybit и там другие крупные биржи, это биржи Tier 1 называются. За тэр нь болохоор Binance, Bybit, техник гэж байна. И туда они берут только токены с очень большой ликвидностью. Ну, денег где много. За тэгвэл Binance одоо Bitmart энэ шүү дээ. Энэ бол маш их одоо хөрөнгөтэй гэх юм уу одоо илгэлдэг тийм токенуудыг авт юм байна. Где большие торги происходят. На миллионы там, Ашиг на сотни миллионов долларов. сая долларын илгэлдэг тийм токен. Это первое. За нэг тийм байна. Второе, это самое важное. У нас нету токенов. Манайх одоо яг бэлэн токен бол байх байгаа шүү дээ. Потому что мы их майнинг с вами. Яагаад гэвэл бид нар дөнгөж одоо биткойн оруулж байгаа. Понимаете, вот как первые майнеры токен биткоина. маш бага авахгүй бид нар нөгөө биткойн одоо Они по смарт-контракту из вот этого 1 миллиарда выделили 10 миллионов вот на эти две биржи. За тэнгууд бид нар нөгөө бусдад танигдахын тулд 11 тэрбумаас 10 сая одоо энэ хоёр хуваалт хийсэн байгаа. Bitmart это биржа Tier 3. За Bitmart бол Tier 3 гэж байна. BitX это биржа Tier 2. Одоо энэ нөгөө level нь шүү дээ. Одоо 1-р түвшин, 2-р түвшин, 3-р түвшин. Binance Bybit это биржа Tier 1. Binance Bybit бол одоо 1-р түвшин маш И чтобы что-то торговалось на рынке, чтобы наш токен имел реальную ценность, мы вышли на эти биржи. Тэнгууд тодорхой хэмжээнд хүмүүс танил одоо танаар аль одоо тий биржтэй гарсан байвал энэ хоёр тодорхой хэмжээний тий токен гаргасан байгаа. Хүмүүс одоо биржтэй авах ёстой байгаа гэж харуулдаг. Зөв. Тэгэхгүй биржтэй гараагүй хүмүүс асууж шүү дээ. Ямар биржтэй гарсан яасан гэсэн тий. Токенов нету. Токен бол яг албан ёсоор байхгүй. Ликвидность маленькая. Одоо яг тий байгаа үнц нь одоо зах зээлээр байгаа нь маш цөөхөн байгаа. Продуктов еще нету. Тэгээ яг үүсгэн бас бүрэн болоог байгаа тий. У нас только что работает сейчас? ITO работает и карта, и все. За одоогоор манайх зөвхөн ITO карт хоёр л ажиллаж байгаа зөв. Больше нету ничего. Одоохондоо юу ч гарч ирэх байгаа. Сейчас только начинают выходить продукты. За дөнгөж одоохондоо бүх үүсгэн баг багаар хийж байгаа тий. Мы как вот ребенок маленький, нам только 1 год. За одоо бадам нэг настай хүүхчид яг нэг настай. Мы только на ноги встали, сейчас ходить только начнем. За дөнгөж алхаж байгаа үедээс та нар бүх их те машин Понимаете? харин те И ихэд мы в байна. самом начале. Тэгэхээр та бүхэн хацтай дөнгөж хэлтэй байгаа. Только те, кто любой бизнес. За ямар нэг бизнес те Любой бизнес
большие деньги зарабатывают только те, кто начинает первый. Если он Яманы правильно бизнес, начал, Яманы бизнес ямар гомж толгой дөнгөж эхэлж байгаа юм те. потом все начинают повторять. Яагаад гэвэл тэр бүхэн эхэлчин маш үнцэн байдаг босдын дөрөв зүг. Но первый заработает больше всех. Хамгийн эхэлж те хамгийн их бизнес юм ашигтай байдаг. Вы хотите больше всех заработать? Та бүхэн ч одоо тэр хамгийн их байх гэж Или байгаа. будете репу чесать, вот пускай на Binance выйдет, я За тогда... эсвэл финанс дээр орохоор эсвэл $10 орохоор норыг гэж юм уу те. Вот пускай сейчас 100 выйдет, я начну работать. Янгууд одоо хувьцааны яхаар орно ч юм уу те. Когда это выйдет, поздно будет Янгууд работать. тэр бүхэн яачлаар чинь би данд хэлсэн шүү дээ. Токен олбор багс чинь үнцэн нүс чинь IPO Потому багс что чинь. рынок будет захвачен. Яагаад тэгэхээр зах зээл дээр одоо энэ манай компани те одоо манай банк Ты ко всем начнешь яваад говорить, ирэхэд угаасаа хүн болгон Wi-Fi есть. Они скажут, до свидания, я давно там. Тэнгууд та бүхэн одоо хүн болгон за Wi-Fi чи надтай хамт ажиллаж байгаа хүн бол яг нь үргэлжлэн би өшөө орсон шүү дээ. Жилийн өмнө орсон шүү дээ те. Өө би бүр ороод удчих би токен одлоод эхэлсэн шүү дээ. Танд одоо хамтран ажиллах хүмүүс олохоор үзсэн шүү дээ. И тебе сейчас нужно одновременно и зарабатывать, и повышать свои За знания. тэнгууд та бүхэн одоо хамгийн чухал те эхлээд мэдлэгээ эхлээд одоо нэммээр. Во всем нужно быстро перестраиваться. Мөнгө олмоор тийм үү? Иначе ты опоздаешь. Мэдлэгээ өдөржингөө цугаш бас давхар хүмүүсээ ч юм уу те ойлгуулаад танилцаад. Вот биржей есть такая вот площадка CoinMarketCap, здесь все монеты. За энэ CoinMarketCap-ыг одоо бүтээл гэж одоо энэ бол бүх одоо ардуусны крипто зах зээлийн токен И дээр. вы должны уметь ей пользоваться. Universe та Unix та бүхэн нэрээ одоо аппликейшн байгаа. Тэрийг татаад ашиг сурмаар байна. Потому что здесь есть два Wi-Fi. За энэ болохоор 2 Wi-Fi байгаа. И многие попадают на мошеннический Wi-Fi, они пишут, как вот у нас сайт пишется, он вот так вот и пишут. Wi-Fi. За хөлсний нэг Wi-Fi байгаа юм байна шүү. И вот если сейчас написать сюда вот поиск монеты, За вот видите, они вот этот ищут. За энэ болохоор хөлсний гэрээ. Юу хаач юм. Тэгвэл хүмүүс одоо нэг харж юу яриад юу нэг доллар одоо энэ хэдэн цент нэг цент байж тээ гэж. Тэр өнгө нь өөрөө тийм. Но сейчас поисковик отражает, наши исправили. За тэгвэл одоо болохоор хичээж энийг гаргах гэхлээр манайхаа гараад тусдаг гэж байна. Одоо Мы манай видели. байгууллагатай. Вот он наш токен. 470. Вот на него надо заходить. За ишоо. И вот он стоит уже $1.13. Нэг арны 13 байна. Видите, как вот он растет. За шууд Да. Вот за год, смотрите, как он вырос. За жилийн дотор яаж ч хараарай. Видите? Энэ яг энэ дотор нэг 10 цент гараад байна. Сандрын та бүхэн. Яг 10-аар гараад ингээд яг ингэж бол Банк дээр баян багтэртэй өсөж шүү дээ. Өсөлт нь байна. И вот здесь смотрите, рыночная капитализация 80 миллионов. за одоо зах зээлийн одоо тэр хөрөнгөний болохоор 80 сая байгаа юм байна. Энэ болохоор яг токен одоо үйлдвэрийн гэж байгаа шүү дээ. Зах зээлээр байгаа токен. Это еще мало. Энэ бол маш бага. Мы только начинаем. Дөнгөж хийж байгаа тийм биз. Объем торгов вот за 24 часа всего лишь на 2 миллиона 600 тысяч долларов торгуют. За тэгвэл одоо 24 цагт 2.6 одоо сая доллар 2.600 мянган доллар одоо гүйл байсан. Но здесь за сутки вон показано, что на 5% больше стало торгов. За тэгвэл одоо өдөртөө 5 гэж байна. Капитализация, вот у нас же 1 миллиард токенов DeFi. И он стоит вот сейчас 1.13 долларов, За значит тэгвэл одоо больше 1 миллиарда долларов мы одоо достигли. сүүл хөрөнгө нь шүү дээ. Одоо маань нэг тэрбум байгаа шүү дээ. Нэг тэрбум токен. За тэгвэл 1.13 тэрбум болж байгаа. Тий. Вот смотрите, держатели. За одоо токеныг одоо То есть это те люди, которые намайнили токены и уже их на своих кошельках, там в Trust Wallet или на DeFi держат ийм 34 мянган хүн одоо токен холболоод ч юм уу эсвэл в свободном доступе. худалдаж аваад ч юм уу одоо ингээд яг бэлэн төрөл Всего лишь 34 тысячи человек. 34 мянган хүн. Это очень хорошо, мало людей. Баг багч маа сайн мэдэрч сайн тий. Зөв. Да.
И здесь очень многие как бы криптоны, они притыкаются. За ингээд одоо криптогоор зах зээл дээр ажилладаг хүмүүс мөн Вот у нас 1 миллиард токенов. за одоо энэ маш гол анхаарал хандуулдаг нэ. И когда они здесь смотрят, За ингээд харлаа. Нийт хүн байна 100. так, где здесь? Метамаск. А вот, держатель. Они заходят вот сюда, За тэр хүмүүсийн ороод одоо крипто зах зээл и они видят, что все токены, ну, большая половина лежит на этом кошельке. за одоо энэ төв чинь 92% байгаа л хатина. И они говорят, есть мошеннические токены, которые держат все на своем кошельке, и Да. потом они в любой момент могут поменять Төвийн смарт-контракт. токенууд байгаа. Яг л нэг одоо их одоо тэ токенууд нэг газар хадгалдаг. И эти компании, они обманывают людей, они там могут увеличить количество токенов, либо все продать, когда цена взлетит. За тэгвэл тэр хүмүүс яаж одоо дөрөв чиглэлд шууд одоо үнэн өсөнгөө зарчдаг. Тэ зарим дараачдаг. Зөө. Ну, они слишком умные себя считают. За тэр хүмүүс өөрийгөө хитрхи ухаантай гэж боддог гэж. И они обычно, даже если им говоришь, мы прошли аудит, мы имеем дубайскую лицензию, у нас создатель там Риф Коллинз, но они тупые, они сами мошенники. За тэгвэл И вот как есть такая хорошая поговорка, не суди людей по себе, они судят по себе. за тэгвэл одоо манайх ингэж харамсалтай юм гэнэ. Танаас чинь нийт хүчтэй хамгийн маадсан. Наач одоо ингэ тэ дараа нь үгүй ч юм уу ингээд яачнаа гэдэг гинэ. Тэгвэл одоо бидний болохоор аппликейшн бичээд байгаа шүү дээ. Дубай гэдэг, Канада гэдэг юм уу тэ. Ингээд тэр гээж болохоор одоо энэ одоо маш олон тэ заалтууд байгаа шүү дээ. Ихгүй тэгэхгүй тэ. Ямар нэг тохиолдолд юм байх юм. Тэр бүхнийг хэлбэл зарим хүмүүс ойлгохгүй гинэ. То есть мы вот здесь вот смарт-контракт, его невозможно поменять. За тэгвэл ухаалаг контракт нэ. Шинэ болохоор одоо энэ байгаа токен чиглэлд харагдаж байгаа шүү дээ. У нас не в чистом виде майнинг, Энэ болохоор бид нар цивил одоо майнинг шиг которые как биткоин майнятся, и эти биткоины, они появляются как бы из ниоткуда. То есть компьютеры решают эту задачу, и потом они только вот появляются эти циферки, эти биткоины. У нас идет распределение токена алгоритмическое. биткоиноос юугаар ялгаатай гэвэл биткоин ч болохоор холбоотойгоор гарч ирдэ шүү дээ. Манайх бас одоо манайх болохоор хууль байхгүй одоо биш. Они выходят вот с этого кошелька. Одоо токен богод одоо 120 сая богод 120 сая. И нам всем распределяются. Үнээсээ болохоор яг токен олборч байгаа хүмүүс яг нэгэн жиг харагдаж байна. Это называется алгоритмическое Энийг распределение дагуу токена. харагдаж байгаа. Биткоин ч болохоор нэг хүмүүс ингээд олборлоо дэдэж штэ. Бат янз бүрээр тийм Энергийн зарцуулалт маш бага гэсэн үг юм. тийм энэ болохоор яг цэвэр юу байхгүй. Одоо хууль цэвэр хууль. Биткоин олборлоо. Яг одоо энэ IT худалдаж авсан болгон яг нэгэн зэрэг одоо нөгөө нэг хуулийг нэргээд одоо нэмэгдэж штэ. Яг л тийм байна. Я сейчас вам открою сайт аудиторской компании. За одоо бид та бүхэн Германы одоо аудит компани байгаа штэ. Яг хэлээ. Firefox да? Нет. Solid Proof. Solid Proof это страховая компания. Тийм. А это аудиторская. Мы прошли аудит. Аудитор болсон яг тэр компани одоо үздэг. Помимо этого мы получили, еще раз повторюсь, лицензию в Дубае. Там же, помните, на презентации мы говорим, что у нас есть 3 За IT-лицензии. бид тохоо нөгөө нэг метр хийж санаж нөгөө 3 IT лиценз байгаа Дубай. Тэ? То есть вот этот смарт-контракт нельзя менять. Тэгвэл энэ одоо тэ контракт бүр гэрээ зөрчих боломжтой. Они его не смогут поменять. Нэмж токен олборлыг ч боломжгүй юм байна. Их за это в тюрьму посадят, если они нарушат. Хэрвээ энэ одоо юугаа яах юм бол энэ одоо гэрээгээ зөрчих юм бол тэр бүхэн шонд байна.
Риф Коллинс человек с мировым именем. Риф Коллинс тийм хийхгүй. Яагаад л Риф Коллинс дэлхийд даяар мэдээ өөр гэсэн те. Халед Сулейман с мировым именем. Халед Сулейман гэж хүн бас те. У них миллиарды долларов. Тэр хүмүүст тэрбум доллар Им байгаа. наши деньги не нужны. Бидний мөнгө тийм шаардлага байхгүй. Они создают систему. Тэр хүмүүс бол юу гэж яхад маш хугацааны турш ажиглах системийг хийж байгаа. А многие криптонеры просто тупые. Крипто хийдэг хүмүүс зарим нь бол яг энийг Он ойлгохгүй. там умеет только трейдить там на бирже. Зүгээр финанс дотор зарим нэг юм аваад У него денег ни хрена нету. Ямар одоо зарим мөнгөж байгаа юм байна. Тэр трейд хийдэг. Но он считает себя умным, я умею смарт-контракт проверять. За тэнгууд тэр хүмүүс смарт контрактаж мэдгүй байл би Вот здесь все лежат деньги. За энэ бүхэн чи бүгд энэ байж тээ. Они поменяют, они изменят. Тэнгууд наа чи ингээд солиод ингээд зараад явчихнаа. И если ты ему объясняешь, ну, он тупой, скажи, иди отсюда. Үнэхээр ойлгохгүй одоо цаа тэр хүнтэй ингээд ууд яриад шаардлага байхгүй. Тийм хүмүүс байдаг шүү дээ ойлгохгүй тий. Юу ч хэлсэн зүрх тий. Юу яриад байгаа. Нэг $1000 IQ өөрт нь авах гэж $50,000 өгч байгаа юм шүү дээ. Юу яриад байгаа энэ юм Дараа нь чи харахгүй сэтгэлгүй яасан гэдэг. хэлээд юм байна шүү дээ. Өнгөрсний дараа мэдчихсэн байх. Вот смотрите, аудит безопасности. За одоо аюулгүй аудит одоо арья. Вот здесь тоже не наш сайт. За энэ хоо манай сайт биш ээ. Нажимаем на него. За энэ орлоо. И вот он Solid перекидывает на Group другой гэдэг шүү сайт. дээ. Solid Group байна. Яаж юу гэж харах юмсэ? И вот здесь смотрите. Мы имеем рейтинг безопасности 87,26%. Это За отличный. суугаас 87-ээр маш сайн гэсэн дүн гарсан байна. Он оценивает криптопроекты на основе результатов аудита безопасности, проверки QIC и присутствия в соцсетях. Этот рейтинг дает быстрое и прозрачное представление о надежности проекта, помогая пользователям принимать обоснованные решения в мире Web3. Trustnet гэдэг ерөнхийдөө аудит болон аюулгүй байдал KYC гэдэг чинь шүү дээ. Өөрийгөө баталгаажуулалт болон одоо сошиал орчинд байгаа мэдрээс үндэслэн одоо ийм рейтинг гаргадаг гинэ. Энэ нь болохоор хүмүүс болохоор одоо шийдвэр гаргахад тусалж одоо ерөнхийдөө яг ямар нэгэн тэр компаниас хамаагүй одоо албан бус одоо юу гэдэг Хүндрэмгийн аудит. Хүндрэмгийн аудит зохиол. Энэ болохоор юутай хамаагүй. Солид хэмжээ тусдаа. И мы вот здесь вот получили золотой сертификат QIC. За QIC гэдэг чинь шүү дээ баталгаажуул. Энийгээ хатан тийм юу асан үнэлээ. И здесь написано, читайте, в случае выявления мошеннических действий данная информация будет незамедлительно передана соответствующим органам для обеспечения ответственности и соблюдения нормативных требований. Хэрвээ ямар нэгэн тохиолдолд дөөрийн болон мэдээлэл хулгайлтын харагдах юм бол одоо бид ч мэдээлэл өгж байгаа шүү дээ KYC тийм болох юм бол тэр дороо одоо хуулийн байгууллага болон албан ёсны одоо хариуцлага хүлээж байгуулалтанд мэдээлэл мэдээлнэ. Если, не дай бог, что-то будет нарушено, сразу информация пойдет там Интерпол, там, я не знаю, там, дубайской полиции, канадской полиции, гонконгской полиции. Что они нарушают смарт-контракт. Понимаете? Смотрите, обнаружение угроз в реальном времени. Их написано нету. За тэгвэл одоогоор одоо хакерийн тогтолцоо ч юм уу те одоо ямар нэг сайт руу одоо аюул одоо те интернет аюул байна уу ямар ч юм байхгүй нэ гэдэг энэ адрес нь өгсөн. И вот здесь вот все там оценки безопасности. И вот смотрите, важные заключительные слова. За одоо энэ дээр яг энэ бүх юм байна. Та бүхэн одоо юугаар авчултыг те. За сейчас я объясню. Здесь смотрите, владелец контракта не может чеканить. То есть выпуск новых токенов невозможен. Больше миллиарда все не будет. За энэ бол эцэг дүрлээ байхгүй аудит одоо solid proof-ийн аудит те. За эзэмшигч нь одоо ямар нэгэн булхаа их боломжтой гэж байгаа байхгүй юу? Эзэмшигч нь шинээр ямар нэгэн токен одоо тэгэхэд хийх боломжгүй. Тэгээ бүр цагаан дээр хадгалж байгаа. За владелец контракта не может заносить адреса в черный список, то есть
Ваши деньги, если ты там миллионы заработаешь, тебе не могут их заблокировать. За тэгвэл энэ юу гэж байгаа гэхээр одоо энэ компани одоо банкны эзэн таны хансандыг ямар нэгэн тохиолдолд одоо блокинг хийсэн шүү дээ. Хаана тийм ямар боломжгүй. Таны мөнгөд зөвхөн танийхаараа байна гэсэн. Также вот здесь контракт не может быть заблокирован. За тэгвэл одоо гэрээ байгаа шүү дээ. Одоо та борлуулалт IT болж байгаа шүү дээ. Тэр чинь хаах боломжгүй гэж. У нас нету сжигания токена. За манай нөгөө токен шатлуу гэсэн шүү дээ. Шатахгүй. И вот самое главное, право собственности отказано. Банк не имеет своих токенов. За банк бол өөр ингэсэн токен байхгүй байна. Они не могут изменить ничего. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр за өөрийн одоо банк дээр жишээлбэл Это смарт-контракт, умный контракт, все. Ихэнх одоо жишээл токен гарч байгаа хүмүүс өөрөө тийм токеноо зараад ч юм уу те өөрөө үнцнийг тогтоогод байдаг. За одоо манайх хэлээ. Яагаад одоо энэ банк маань тийм байх боломж өөрөө гэсэн токен байхгүй гэж өөртөө гэсэн. Яг бүх юм зэгцээр гаргаж байгаа. Тийм болохоор ямарваа нэгэн те таны токеныг булаах ч юм уу эсвэл токеноо зараад алгуулах тийм байх боломжгүй гэдэг. Ну и вот здесь вот можете все там прочитать. На монгольский язык переключите и все прочитаете сами. За одоо юу байгаа штэ? Telegram байгаа штэ. Telegram дээр болохоор за би босбод энийг явуулчих. Та бүхэн нөгөө Chrome дээр ороод монголоор яагаад яаж? Я в Монголию Telegram это тоже скину. Solidproof это крупнейшая аудиторская компания, она более 1000 токенов проверила. За энэ Solidproof гэдэг болохоор Немецкая. Крипто зах зээлийн одоо яг мянгаар одоо тий яг энэ банк компаниудын шалгаад дүгнэлтэд тавьж байна. Ерөнхийдөө маш одоо мэдлэгтэй гэсэн үг одоо крипто зах зээлийн шалгаад. И теперь, наверное, самый главный момент, почему наш токен VeFi будет расти еще раз. Вы же должны быть уверены, почему вырастет все. Хотите быть уверенными? И вот нужно обратно на основе CoinMarketCap это все понимать. За CoinMarketCap-ыг сайн ашиглах сурах хэрэгтэй байна шүү. Смотрите. Вот она здесь. Оборотное предложение. Токенов же 1 миллиард будет добыто за 8 лет. Это понятно, да? Сейчас всего лишь там 30 с чем-то тысяч пользователей. То есть те, кто держит этот токен у себя на кошельках. На этих кошельках примерно вот, ну почти 71 миллион токенов. Это те, кто уже намайнил, либо купил на бирже и держит у себя в кошельке. И смотрите, что происходит. Я уже говорил о том, для чего нужна полезность токена VeFi. На презентации это всегда говорим, да? Первое, им можно платить. Второе, кредиты можно будет брать.